Яг го мэдээж угаасаа энэ үеийн дээрлэхэлт гэдэг бол болохгүй зүйл л дээ. Гэхдээ яг би ингээд битээ дээрлэхээр игээд хэлэнгүүт бас шууд болгосхийг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн одоо тэгээд энэ дээрлэхэлт гэдэг яг ингээд яг намайг ч гэсэн 10 жилтэй байхад тийм айхтар биш ч гэсэн ганц хоёр тиймэрхүү тохиолдлууд гардаг л байсан л да. Тэгээд одоо ингээд бүр ингээд олон жил өнгөрсний дараа ингээд харангуут тэр мөр амар утгагүй зүйл лээсэн юм шиг санагддаг шүү дээ. Би ч нэг тийм дээрлэхүүлж эсвэл хүмүүн дээрлэж байгаагүй. Гэхдээ ингээд нэг тиймэрхүү тохиолдол мэдээч ингээд эргэн тойронд гардаг л лээсэн. Тэгэл тухайн үед ч гэсэн амар утгагүй санагддаг гэсэн. Одоо харангуут бүр л утгагүй санагддаг. Тийм болохоор тэгээд одоо манайхаа ч гэж одоо тэрийг одоо өөгшүүлэх ч юм уу тиймэрхүү бити хийгээрэй л гэж хүсье та. Тэг яг би нэг жоохон харамсдаг юм тухайд яг тийм юм болоод байгааг өөрөө нөгөө мэддэг байсан юм нэг амир тоож модгүйдээ бас жоохон өөртөө жоохон буруу өгүүлэх хөрл юм бэл. Тэг одоо ингээд дээрлэгч байгаа нэгэн байлаа гэж бодоход зүгээр тэрийг өөгшүүлээд ингээд харж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Одоо тухайн нач ч юм уу те. Тэгээд тэр бол бас хамгийн том өөгшүүлж байгаа бас нэг хэлбэр л юм бодоо гэж хараад байгаа шүү дээ.